Энэ бичлэгээр саран даваа гэсэн үзэгдлийг ярина. Саран даваа бол Монголд болсон ялцчгүй үзэгдэл. Тэгээ үүгээр бол мухар сүсэг яаж бий болдог вэ? Мухар сүсгийг бий болгоход юу нөлөөлдөг? Юу мухар сүсгийг бас зүтгүүлдэг вэ? Ер нь яаж мухар сүсэг амжилттай болдгийг? Мухар сүсэг бол ялгахад тийм ч амархан биш. Энэ чинь мухар сүсэг штэ гэд болчих. Эсвэл энэ мухар сүсэг биш гэд хэлчих маш хэцүү. Тийм учраас хүн өөрөө мэдлэгүүгээр өөрөө ирэхгүй тэр мухар сүсэгт авчижээдэг. Тэгвэл саран даваа бол энэ мухар сүсгийг бий болгосон хамгийн том оролцогчдын нэг. Саран даваа өөрөө бүр Монгол дахь яалчгүй үзэгдэл 2010 онд 2010-ад оны үед бол дээд зэгтээ хүрлээ. Тэгээ саран даваагийн хийжсэн лекцүүд пэг дүүрэн хүнтэй UB Palace-ын лекцийн танхимыг бол удаа дүүргэжсэн. Тэгвэл яагаад? Энэ бүхэн нэгдүгээр хүмүүсийн эдийн засгийн байдал болоод ухамсартай холбоотой. Хүн өөрөө эхлээд ухамсартай, боловсралтай байх, өөрөөр хэлбэл нийгмээрээ олигтойхон оюуны түвшинтэй байх эсэх нь эдийн засгийн хөгжил, эдийн засгийн чадвартай шууд уялдаатай байгаа. Эдийн засаг хэдий чинээ сайн байна буюу тухайн нийгэм улс орон хэдий чинээ хөгжсөн, төдий чинээ ухамсар нь тийм хөгжилтэй байдаг. Тэгэхээр энэ бол 2010-ад онд хүчтэй болж байсан. 2015 он гэхэд хүртэл үргэлжилжсэн энэ явдал тухайн үед нийгмийн төвшин, улс орны хөгжил төдий чинээ доор байсантай бол холбоотой. Гэхдээ нэгэнт энэ бичлэгээр бол тэр эдийн засаг яг ямар байсан гэдэг талтай анализ хийх нь улс төр рүү авааччих нь. Улс төр рүү ахиж анализ хийх гэдэг бол нийлээд маш том сэдв болоод урт хугацаа шаарддаг нь. Тиймээс энэ бичлэгээр яг тэр саран даваа гэсэн үзэгдэл зөвхөн төвлөрөх буюу мухар сүсгийг юу зүтгүүлдэг вэ? Мухар сүсэг ер нь яаж амжилттай хэрэгждэг вэ гэдэгт төвлөрж байгаа учраас тэр улс төрийн эдийн засгийн асуудлуудыг бол хойш тавья. За энд бол Icon CGM-ийн мэдээллийн сайтад нийтлэгдсэн зургуудыг ашиглаж энд анализ хийж явна. Энд 5 хишгийн дадлага гэсэн нэртэй лекц зохион байгуулагдлаа гэдэг гашчигтай 2016 оны 2 сарын 16-нд цагаан сарын дараахан болсон UB Palace-ыг одоо энэ хаана юм бүхий өргөж хийж магадгүй. Юу ч гэсэн заалыг бол дүүргэсэн ийм лекц байна. За энд бол фото зургууд үргэлж социологд хамгийн өөр нөлөөтэй баримтуудын нэг байсаар ирсэн. Баримт гэхээс илүү тухайн нийгмийг толдох тол болж өгч байгаа. Тиймээс энэ гэрэл зургуудыг бол ашиглаад бид анализ хийх боломжтой. За энэ бол хамгийн ихний зураг 2016 оны 2 сарын 15-нд голдоо цагаан сарын хэвийн бов тавьчихсан. Хоёр талд нь ламнаар суучихсан байна. За тэгэхээр энэ лекц бол зөвхөн саран даваа ганцаараа лекц уншиж хүмүүст ихтгэл тавиагүй. Шашныхан болон уламжлалт зан заншил хоёрыг хүчин зүтгүүлсэн байгаа. За ингээ Монгол Авра төвийн захирал саран даваа өөрийнхөө энэ 5 хишиг гэдэг лекцийг амжилттай болгохын тулд юу ашигласан байна гэдгийг хэдүүлээ зургаас хасцгаая. За юу ч гэсэн энэ 5 хишгийн дадлага нь нэгт мөнгөний дадлага, хоёрт намсрын дадлага, гуравт гонгорын дадлага, дөрөвт буян ишгийн дадлага, тавт үлзий утгтын дадлага гэсэн 5 дадлагыг дуудах ийм зорилготой байсан байна. За нэгдүгээрт цав цагаан дээлтэй малгайтай дуучин хөтлөгчөөр хөтлүүлсэн байна. Энд ардын дуу эсвэл ямар нэгэн Монголын язгуур урлагийг
ашигласан ч гэж магадгүй. За нэгдүгээрт ингэж үндэсний хувцас бол энэ одоо контекстэд бол тухайн мухад сүсгийг дэлгэрүүлэхэд хүмүүсийн итгэл үнэмшилд маш хүчтэй нөлөөлдөг арга хэрэгсэл мөн. Ийм уламжлал, зан заншил, ёс, өв уламжлал гэсэн зүйлс хүний өөрийнх нь тэр identityтэй яг адилхан шүү гэсэн мэдрэмжийг өргөлж өгч байдаг. Өөрөөр хэлбэл Монгол хүний хувьд гэхэд дээл өмс ч гэсэн зогсож байвал тийм үү? Энэ надтай адилхан юм бэ шүү. Миний л нэг юм бэ шүү. Тийм. Надаас өөр, надаас дээд түвшний эсвэл юу гэдэг өөр ямар нэгэн харийн биш юм бэ шүү гэсэн мэдрэмжийг өгч яадаг. Тиймээс энэ бол хамгийн хүчтэй арга хэрэгслүүдийн нэг. Ингэж дээл өмсөх эсвэл уламжлалт өв соёлыг харуулах нь үргэлж би чи хоёр яг адилхан. Би чамтай адилхан. Хэрвээ би баян байвал чи ч гэсэн ингэж баяжих боломжтой ч гэдэг юм уу. Энийг харуулж идэг гэсэн үг. Юм учраас дээл өмснө гэдэг бол энэ мухад сүсгийг дэлгэрхэд гол хүчин зүйлийн нэгдүгээрт. За хоёрт садан даваа өөрөө дээл өмссөн байна. Гэхдээ гоёлын тийм ханцуугүй дээл тий энэ лекцэн дээрхээсээ өмнө өсчөө орчихсан байгаа байхгүй юу. Тийм үсээ буратжилчихсан, лагччихсан тийм аль болох гоё болох гэж хичээж байгаа. За яагаад ингэж энэ бол аргагүй зөв. Яг гэвэл хүнд эстетик маш чухал гэдэг. Эстетик харизмыг бий болгодог. Харизмгүй хүн бусдад нөлөөлөх чадваргүй. Тэгэхээр харизм бол хүнийг татах тэр яриа зөв буруу эсхээс үл хамааран итгэж үнэмшүүлэх хүчтэй арга хэрэгсэл. За энэ харизм бол зөвхөн өгөгдсөн байглаасаа миний зан чанар царай төрөх өндөр дуу хоолойны өнгө аяс хүсэл нөлөөлдгөөс гадна эстетик буюу гоо зүй энэ харизмд нөлөөлж байдаг. Энэ гоо зүй жишээлбэл саран давааг харуул хумсных нь будаг болон дээл нь адилхан өнгөтэй. Адилхан нийл ягаан өнгөтэй. За тэр бүхэл цаг зүүсэн бөгжнийх нь тэр шигтгэний өнгө туяа зэрэг нь хүртэл дээл болон хумсны өнгөтэй ижилхэн нийл ягаан өнгөтэй. Тэгэхээр ингэж өөрийнхөө төвшөнд хөөрхөн эстетик барьчихсан. Энэ эстетик барина гэдэг чинь харизмыг бий болгодог. Энэ харизм бол хүний итгэл үнэмшлийг авах хүчтэй хэрэгсэл юм байгаа юм. За тэр бүхэл садан даваагийн онцлог бол ийм том үнэт эдлэл бүхий зүйлсийг зүүдэг. Гэхдээ энэ нь тийм ч үнэтэй эд зүйлс биш. Гэхдээ энэ нь маш их тийм хүч агуулж байгаа, аавра агуулж байгаа, энерги агуулж байгаа юм шиг санагдуулж чадна. Тийм учраас ийм том бөгж зүүсэн байгаа. Жишээлбэл ядам урууныхын тэр бөгжнийх нь шигтгэе гэхэд л хүний нүднээс том шигтгээтэй бөгж зүүсэн байна. Гуравт шашин энд бол лам нарыг зөөлөн авч үзэх юмш боломжгүй уучлаарай. Тийм. Лам нар бол энэ мухар сүсхийг дэлгэрүүлэхэд оролцож байгаа дэстэй тэргүй том этгээд 90 оноос хойш болол орчин үеийн нийгэмд бол бүр дэлгэрч байгаа. Энэ буддын шашныг жинхэнэ мөн чанарыг нь үгүй хийцгээж байгаа хүмүүс болвол арт түмэн тэр шашинд итгэж үнэмшдэг хүмүүс гэхээс илүү лам нар өөрсдөө байгаа юм. Энэ лам нар өөрсдөө буддын шашны мөн чанарыг үгүй хийхэд гардан оролцож байгаа номер 1 хүмүүс. Тэгэхээр энэ лекц бол зөвхөн саран даваагийн яриан дээр тогтоогүй лам нарын өвчин дээр бас тогтчихж байгаа. Ингээд л аваад үзэлтэй. Хамгийн анх Сиддарта Гаутама өөрөө ханхүү байсан мөртлөө тэр эд хөрөнгөөс татгалцах гэж өөрийнхөө ордныг орхиж өөрөөр хэлбэл мөнгөний эсрэг явсан хүн. Тэр нь явсаар байгаа Сиддарта Гаутамагийн энэ
үлгэрлэн харуулсан үйл явдал нь буддизм гэсэн гайхалтай шашныг үүсгэхэд бий болгосон. Гэтэл өнөөдөр Монголд байгаа энэ ламнараас ахуулаад буддист гэж байгаа хүмүүс мөнгөний төлөө явж цааж байгаа. Сарандавагийн лекц болвол Сарандавагаас илүүтэйгээр буддын шашны хүмүүс ялангуяа ламнар яаж буддизмыг үгүй хийж мөнгөний төлөө явж байгааг энд харуулж байгаа юм тод жишээ болчихж байгаа юм. Энэ таван хишиг гэдэг нэртэй лекцийн хамгийн ихний даллага бол мөнгөний даллага байсан шүү дээ. Тэгэхээр мөнгө дуудах гэдэг шүү дээ. Энэ мөнгө дууддаг ийм лекцэнд ламнар ирээ суучихсан хүчин зүтгэж шүү дээ. Мөн үү? Гэтэл буддизмын зорилго бол мөнгнөө салах, шунлаасаа салах, мөн үү? Эд баялагт ач холбогдол өгөхгүй байх шүү дээ. Гэтэл яг эсэргээрээ явж байгаа. Тэгэхээр ламнар мөнгө даллаж шүү дээ. Мөнгийг дуудаж чинь, мөнгө рүү очиж чинь. Яг эсэргээрээ. Дөрөвт шинжлэх ухаан болоод мэдлэг боловсрол гэдэг зүйлийг мухад сүсгийг бий болгоход бас ашигладаг. Тэгэхээр энд бол хүмүүс ном барьцаасан байгааг харж байна. Өөрөөр хэлбэл зөвхөн яриагаар энэ яриа ямар ч хүчгүй болно. Энэ хүмүүсийг урайлан дуудаж байгаа урайлаар ямар ч хүчгүй болж хувирна. Тиймээс ном тийм үү барьцтай энэ миний одоо тулж зогсож байгаа зүйл гэж харуулах тийм объектжилсэн зүйл нь заавал байх хэрэгтэй байдаг. Тийм учраас тийм үү мусламын шашинд Коран сударж байгаа, христийн шашинд Байбл байж байгаа. Тийм буддизм эсвэл бодмөрийн зэрэгч гэдэг юм уу? Эсвэл одоо ламнарын уншиж байгаа сударч гэдэг юм уу? Баримтаг энэ төр гаргачихж байгаа. Энэ лекц гэсэн бараг шашны Сарандава гэдэг бол шашны бараг нэг урсгал болж эхэлжсэний илрэл бол өөрөө энэ ном бариулсан байгаа явдал. Тэгэхээр яаж ингэж ном шинжлэх ухааны ийм хэсэг болох номын объект яаж мухад сүсгийг бий болгоход нөлөөлдөг вэ гэвэл энэ нөр Францын хувьсгалын тэр хүчийг авсантай ерөөс адилхан. 1789 онд гэхэд Францын хувьсгал анх удаа хүн бүр тэгш хэрэгтэй шүү гэдгийг тунхагласан хувьсгал болж исэн. Тэгш хэрэгтэй эрхчлөөтэй гэдэг. Зөвхөн хаан эрх хэрэгтлээд байхгүй ард түмэнч гэсэн тариалж байгаа ядуу фермерчин ч гэсэн эмэгтэй хүн ч гэсэн хаантай ижил тэнцүү эрх жишээлбэл адилхан амьдрах хэрэгтэй шүү ч гэдэг юм уу. Тэрийг тунхаглаж Францын хувьсгал бий болсон. Тэгээ Францын хувьсгал бий болоход нөлөөлсөн хамгийн чухал зүйл бол ном байсан. Россогийн social contract буюу нийгмийн гэрээг барих, Монтескегийн засаглалыг 3 хувааж байгаа хуулийн амийн сүнс буюу үндсэн хуулийг бий болгох тэр хуулийн амийн сүнсийг барих. Кандидийн өөдрөг үзэлтэн гэсэн шашны эсрэг ном, мухад сүсгийн эсрэг номыг барих гэх мэт номуудаа тэрвэрж ягаад Францын ард юм уу хувьсгал ирсэн. Яг үн шиг ном тухайн үйл хэргийг бодтой болгоход хамгийн чухал хэрэгслүүдийн нэг. Тиймээс энэ лекц бол ингэж ном бариулсан байгаа нь өөрөө мухад сүсгийг амжилттай болгоход хүргэсэн 4 дахь хүчин зүйл байна. За 5 дахь хүчин зүйл бол урлаг. Урлаг бол мухад сүсгийг бий болгоход зүтгэдэг бас нэгэн хүчин зүйл. Жишээлбэл энэ номон дээр байгаа зургуудыг ажиглавал бурхны бүтээлүүдийг бий болгосон байгаа юм. Хүмүүс бол энэ бурхныг ялгаж ч мэдэхгүй. Бараг нэрийг уншаад хэлж чадахгүй тийм нэртэй бурхтуудын зургаар дүрсэлчихсэн. Жишээлбэл Замбал Сэрвүү бурхан, тийм Бүрүүна Бадра бурхан, Мани Бадра, Гувар, Самбазаанч гэдэг юм уу. Ингээд төвд хэллүүдээр бурхнуудыг дүрсэлчихсэн. Тийм 6 гартай, догшин царайтай, эсвэл цагаан инхри зөөлөн дүлгэн царайтай ч гэдэг юм уу. Янз бүрийн энэ бурхтуудыг урлагаар дүрсэлсэн нь өөрөө хүмүүст итгэл үнэмшлийг нь хүчтэй суулгаж Сарандавад итгэх, үнэмших нөхцөлийг
маш хүчтэй зүтгүүлж байгаа явдал. 5 дугаарт янз бүрийн объектчлал. Энд бол нэгдүгээрт мөнгөн дэвсгэрт байж болно. Эдийн засгийн усгал тэр нь 10 төгрөг өөрөөр хэлбэл бараг мөнгө биш болсон юм. Бараг цаастай тэнцвэрж болчихсон үн цэнэ алччихсан Монгол улсын мөнгөн дэвсгэрт. За энэ ямар нэгэн хэмжээгээр бол хүмүүст яг үүнтэй зэрэгцэх тэр мөнгийг бий болгох, мөнгийг татгах байгаа юм шиг хүчтэй итгэл үнэмшлийг бол бий болгоно. Эсвэл өөр даллагын уут. Энэ даллагын уут нь ямар нэгэн символ утга өгөөд уут гэдэг бол дотор нь заавал юм ордог. За тэгээ юм оруулаад ингээ амийн хаадаг ийм мэд зүйлс гэдэг юм уу янз бүрийн утга өгөөд тэгээд даллагын уут гэж бүр цоо шинээр бий болгоод тэрэндээ одоо янз бүрийн юу гэдэг чихэр будаач гэдэг юм уу зоос моос 10 төгрөг ч гэдэг юм уу тэгээд дүүргэж гин энерги дуудаж гин эсвэл бурхан олж гин эсвэл юу гэдэг янз бүрийн утга өгөөд тэгээд энийг ингэж объектчилж байгаа нь өөрөө ухал сүсгийг бий болгоход амжилттай бий болгоход бол зүтгэж байгаа хүчтэй хэрэгсэл мөн. Гэх мэт. Тэгэхээр ингээд шашин, урлаг, үндэсний үзэл буюу тэр үндсэрхэг үзэл, дээл, язгуур урлагаар илэрх. Гэхдээ эднэр нь дандаа муудаа биш. Харин ингэж муугар ашигладаг явдлууд шүү. Тийм. Ном муу биш. Номыг муугар ашиглах. Урлаг муу биш. Урлагийг муугар ашиглах. Шашин эсвэл үндэсний язгуур урлаг муу биш. Гэхдээ энийг энэ зүйлдээ өөрийнхөө зорилгод ашиглаж хэрэгсэл болгодог. Ингэж зүтгүүлэх хэрэгсэл болгодог нь өөрөө муу гэж ярьж байгаа. Энэ нь өөрөө яг нийгмийн өр нөлөө болоод ирэхээр муу болчдөг. За ингээд эцэст нь дахиад зайлшгүй одоо авч ярих хэвээр нэг зүйл бол хүүхдийн өмүүжил. Өмнөх өөр нэгэн бичлэг дээрээ ч гэсэн биелжсэн. Эцэг их хэзээж хүүхдийг хүмүүжүүлэхгүй. Хүмүүжүүлж чадахгүй бүхэл бүр болохгүй. Яг гэвэл энэ зургийг танад хадж байгаа. Эцэг эхнэр өөрсдөө юм байж яаж ийм хүмүүс хүүхдийг хүмүүжүүлэх юм бэ? Тэгэхээр хүүхдийг болвол нийгэм л хүмүүжүүлж чадна. Сайн нийгэм. Тэм учраас нийгмийн сайн болгох хэрэгтэй. Хүүхдийг сургуульд явуулах хэрэгтэй. Хүүхдийг цэцэрлэгт явуулах хэрэгтэй. Сайн кино фильмүүд гаргах хэрэгтэй. Сайн хүүхэлтэй гаргах, сайн аниме бий болгох хэрэгтэй. Тэгжиж хүүхэд анимер, уран зургаар, уран зохиолоор, номоор, сургуульд, нийгэмшлэр хүмүүждэг. Тэрнээс эцэг их хүүхдийг хизээч хүмүүжүүлж чадахгүй. Эцэг их зүгээр өсгөж л чадна. Тэр өсгөх бол эцэг ихтэй байгаа. Хэрвээ хамгийн сайн хүмүүжил эцэгхийн хүмүүжил байдаг гээл эцэг ихт даатгах юм бол баларыг шүү. Хүүхдүүд баларна. Тэгээ энийг та нар мэдж байгаа. Тэгээ энд ингээд эцэг зүйлдээс дүгнжүүлэхэд шашин болвол нэгэнт ийм байхад шашныг өстой хүндэтгэх ёстой эсвэл шашин шүтэх нь хувийн асуудал энэ бол өстой хүний эрхч гэдэг юм уу үндсэн үйл ярьдаг ч юм уу яг энэ тохиолдолд шүү. Тэсний тэгшүүлс адил дээр ярихгүй. Тэгээ энэ зүйлс бүгд хуулийн дагуу гэмт хэрэг үйлдэхэд боломж олгож байгаа явдлууд. Нэгэнт шашныг ингэж шалгаагүйгээр шууд л тийм үү шашин нэгэнт ийм байхад шашин нь өөрөө мөн чанараа алдчихсан. Мөнгө эд шунлын эсрэг байх хэвээр буддизмын шашин харин ч мөнгийг даллаад мөнгөний төлөө явж байгаа болчихсон. Ийм тохиолдолд шашныг одоо ингэж шөмжлөнгүүд өөдөөс шүтэх нь хүний эрхч гэдэг юм уу? Шашин хүндэтгэх ёстой ч гэдэг юм уу? Хуулийн дагуу ийм байгаа юм тэргээд ачаа юмээр явчихна. Гэтэл эхлээд шашныг шалгаж ийж тийм үү? Шашин үнэхээр шашин мөн байна уу гэдгийг шалгаж ийж дараа нь хамгаалах тухайн асуудал ярих болохоос буддизм гэдэг шашин нэрийн дор юу хийж ийн гэдгийг шалгаагүй ээжж шууд хамгаалах гэдэг нь энэ нь хуулийн дагуу
гэмт хэрэг үлдэх боломжийг олгож идэг. Тиймээс саран даваа болоод энэ мухар цэсгийг бий болгож байгаа оролцогчид үүнд бол ламнар орж байгаа, буддын шашны цэцгэлтнүүд өөрсдөө орж байгаа. Энэ бүхэн хуулийн дагуу хамгаалагдаад гэмт хэрэг, гэмт үйл хийх боломжийг олгож байгаа гэсэн үг. Жишээлбэл энэ зүгээр нэг бизнес маягаар хүмүүсийн мөнгийг аваад олон хүн цуглуулад такс заасандаа ч юм уу, нэр хүнд олсондоо ч юм уу гол нь биш байгаа юм. Хамгийн гол нь хүмүүсийн тэр мөнгийг авах гэхээс илүү хүмүүсийн оюуныг нь бузарлаад байдаг. Чадваргүй, сул дорой, эрх мэдлгүй болгодог. Өөрөөс нь хүнийсгээд байдаг. Тэгш бус байдлаа хараад, улс төрийн буруу системээ хараад энэ бүх болохгүй байгаа зүйлтэйгээ тэмцэхийн оронд өөрөөсөө шалтгааныг хайж, эсвэл бурхнаас хайж, эсвэл ямар нэгэн далдын хүч намайг мөнгөтэй болгоно, намайг сайхан амьдруулж чадна гэдэгт найдахад хүрэж байгаа нь өөрөө оюуныг бузруулж байгаа явдал. Энэ бол оюуныг ингэж гэмтээснээр гэмт хэрэг. Энд л хамгийн гол учир осож байгаа юм. Тэгэхээр ингэж энэ гэрэл зургууд дээр тусгагдсан зүйлсийг анализ хийлээ. Мухар сүсэг яаж бий болж нийгэмд амжилттай хүчин төгөлдөр оршдог уу гэдгийг анализ хийж тайлбарлалаа. Саран даваа бол Монголд хүчтэй үзэгдлээсэн. Тэр байтугай саран даваа ярилцлаганда сайн сайхан явах нь зөвхөн өөрөөс шалтгаална гэсэн байгаа юм. Юу гэж те? Сайн сайхан явах хэзээ ч өөрөөс шалтгаалахгүй. Энэ үргэлж улс орны хөгжилтэй, улс төртэй, эдийн засагтай, соёлтой гэх мэт олон хүчин зүйлээс шалтгаална. Зөвхөн өөрөөс хэзээ ч шалтгаалахгүй. Хэрвээ сайн сайхан явах өөрөөс шалтгаалах байсан бол хүн бүр хичээж байгаа. Хүн бүр сайхан явах байлаа шүү дээ. Өөрөөр хэлбэл энэ сайхан явахгүй байгаа хүмүүсийг сайн хичээхгүй байна. Сайныг бодож чадахгүй байна гэж бодоод байгаа юм уу? Үгүй ээ. Энэ бол үргэлж хүнээс өөрөөс нь гаднах зүйлсээс шалтгаалж байгаа юм. Нийгмээс шалтгаалж байгаа. Тогтолцооноос энэ ажиллаж байгаа системээс үргэлж шалтгаалж байгаа шүү. Тэгэхээр саран даваа ингэж лекцийн танхимыг пиг дүүргээд ийм мухар сүсэгдүүлэлт хийж хахад шинжлэх ухааны академи хаана байсан бэ? Философийн, социологийн үрээлэн хаана байсан бэ? Монгол улсын их сургуулийнхан хаана байсан бэ? Тухайн үед дуурж исэн ганцхан 2хан л хүн байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бүхэн бол эцсийн эцэст үнэт зүйл өөрчлөгдчихсэн байгаа явдал юм. Нийгэм дэх үнэт зүйл өөрчлөгдсөн байгаа тохиолдолд энийг зөв гэж хүлээн зөвшөөрч яадаг. Солгой хочтой төмөр хуяг амьдрал хайр дээр тогтдог гэж дуулсаар байгаа л архинд орж насварлаа ш. Хэрвээ нийгэм тийм үү үнэхээр хайр дээр тогтдог гэсэн тийм үнэт зүйлтэй байсан бол өнөөдөр төмөр хуяг тийм үү хөлн газар хүрэхгүй явж явах байсан. Хөлийг нь Монголын ард түмэн газар хүрэхгүй дууг нь хаасайгүй дуулдаг байх байсан. Гэтэл эсэргээрээ 5-10 мянга тийм мөнгө төгрөг олъё, чиний өхөн миний доорч гэдэг юм уу. Ингэж дуулж байгаа хүмүүс л хөлн газар хүрэхгүй энэ тэндүрэг даадал нэр төртөө явж ах шиг байна. Тэгэхээр энэ бол цэвэр нийгмийн үнэт зүйл уруугаа харсан байгаа явдал. Монголоор хэлбэл хөл толгой нь алдагдсан байгаа явдал.